Энд одоо бас баярлж ийн гэр орон гэсэн. Манай гэр болохоор 4 сарын 10 сарын юунд 4-нд шатсан. Тэгээ бид өөрөө байгаагүй нэг энэ Малта хөдөө нэг энд яг одоо энэ дээр байгаа энэ дээр байж хаад нэг өглөө манай засаг даргын машин хурдалж ирсэн. Үгүй юу яах гэж ирэх гэсэн чи танаа гэр шатаад. Тэгээ манай хүүхдүүд байна уу гэсэн хүүхдүүд байна. Тэгээ одоо хүүхдүүд байна гэхээр очсон манай гэр юу ч байхгүй юмснээс өөр юу ч байхгүй болсон. Тэгээ хэдэн хүүхдүүд маань юу яач хаад нүцгэн нотон хоторсон. Тэгээ яг ихнээс нь өөрөө бас нэг гэтэн төгрөг байсан тэрүүгээр талааны авслаа тал энэ бас манай хоёр дөө хувцаж өгсөн таван хүүхдийг. Тэгээ яг тиймэрхүү байна. Тэгээд одоо гэр орон өгсөн бас сумын захиргаа одоо тэр аймгийн дарга эднээс одоо баярлж байгаасна. Одоо их баярлж байна. Одоо бүрэн давхрахта шалтаа тийм гэр ирсэн. Хүлээж авсаа одоо их баяртай байна. Цаашид бол одоо бас гэрийн дотор тавилга энэ төр бол хэрэгсэл бол бас шаардлагатай юм байна. За бас өөрсдийн боломж олцоогоор цааш нэмхэл авах тийм үү? Тийм ээ одоо нэг гэсэн хүн ер нь байгаа юу? Байгаа. Манай ангийнхан болохоор яг миний би чинь өөр манай ангийнхан бас буйнтад 8 дугаар анги төгссөн бас манай ангийнхан болохоор бас одоо юу хэрэгтэй байна гэр орно чи ирэх юм бол бас биднээс бас ханил тусамж бас биднээс цуглуулч гэсэн байгаа бас тэр мэрийг биднээс бас гэрийн чинь тавилга майлгын нэмэр оруулах гэсэн саяна манай орлогч баа гэдэг арга ирээд одоо биднээс бас гэр орны тавилга майлгыг чинь авч игнэ бас зохимжийн тусалцаа үзүүлнэ гэсэн тиймэрхүү л байна одоо.